Яг тэндээс миний нэрийг дуудахад өөртөө итгээгүй л дээ би. Родинтогийн хамгийн анхны рокстарыг Монгол баг авч чадчихжээ шүү дээ. 17 хоног гарсан хугацаанд хийгдэжсэн ажлыг бид нар 11 хүрэхгүй хоногт хийсэнд оршиж байгаа юм. Родинто тойрол биднийг үзэх гэж биднээс сурах гэж ирж байна. Сайн байна уу? Намайг Барсдын Баяр Магна гэдэг оюутлогоо компани Гүний уурхайн суран тоног төхөөрөмжийн хэлтс засварын ахлах мэргэжлэлээр ажилладаг хүн байна. Анх оюутан байхдаа оюутлогын дотоодын тэтгэлэг төлбөрийг авснаар яг амьдралын замаа оюутлогоотой холбосон. Одоо оюутлогоод 16-7 дахь жилдээ ажиллаж байна. За миний хийдэг ажил гэх юм бол Гүний уурхайн суран тоног төхөөрөмжүүд болох ер нь Гүний уурхайн үйл ажиллагаанд оролцдог. Одоо яг дугуугаар явдаггүй те. Бүхэл тэр тоног төхөөрөмжүүдийн засвар найдвартай ажиллагааг нь хариуцж ажилладаг. Яг голчлон манай багийн хийдэг зүйл нь гэх юм бол Гүний уурхайн өргүүрүүд нийт 2 босон ам 5 өргүүр байрласан байдаг. За тэгээ Гүний уурхайн агаржуулалтын системүүд нийт 5 босон аманд цэвэр агаар оруулах болон бохир агаар сорж гаргах энэ Гүний уурхайн агаржуулалтын сэнснүүдийн засвар үйлчилгээ найдвартай ажиллагааг нь хариуцж ажилладаг. Тэгээ миний өөрийн мэрэгжил ч гэсэн яг л одоо энэ механик инженерийн мэрэгжилтэй би энэ механик чинь өөрөө тийм ахуйн яг амьдралаас үүдэж гарч ирсэн мэрэгжил байхгүй. Одоо орчин үеийн AI технологи шин цахилгаан биш. Яг л механик бол ингээд айгүй тийм ерөөсөө л ахуйн хамгийн анхны мэрэгжлүүдийн нэг дэлхий дээр те. Оюутлогоо ер нь зүгээр оюутлогоо гэлтгүүгээр уурхайн цөмөн засвар одоо үйл ажиллагаанаас гадна засвар үйлчилгээ байдаг. Яагаад гэвэл машин тоног төхөөрөмжүүд тоноглууд маань эвдрээ зогссон байх юм бол бид нар юу ч хийж чадахгүй хүрэх байхгүй. Ер нь зүгээр ил урхаа дээр байгаа экскаватор өрмийн машин, гүний урхаатай болж байгаа тэр одоо хүдэр зөөж байгаа машинууд байна шүү дээ. Эднэр маань өөрөө зогсчих юм бол тэгээд бид нар юу ч хийж чадахгүй араас хамааралтай тоноглоод байдаг шүү дээ. Тэгэхээр гинтийн одоо төлөвлөгдөөгүй зогсолтууд бол нөгөө төлөвлөгөөндөө хүрэх тэр саатыг нь бүрдүүлээд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай багийн хувьд болохоор тухайн тоноглолоо төлөвлөгөөд дараачийн зогсолт хүртлээ аюулгүйгээр найдвартай эвдэрлэгүүгээр ажиллах тэр нөхцөлийг нь бүрдүүлэхэд л оршиж байгаа. Бид нар тогтмол үйлчлэг үйлчилгээгээ хийгээд явж байгаа. Урд нь бол яг одоо энэ оюутлогоо дээр тоноглогдсон байгаа энэ техник тоног төхөөрөмж, өргүүр, за энэ конвейерын систем ботлоор Монголд бол ингээд хамгийн сүүлийн үеийн техник технологиг ингээд авчраад нотгшуулж байгаа хэлбэр байхгүй. Одоо анх бол энийг гадаадууд аваад ирсэн бол одоо бид нар монголчууд те 98% нь одоо монголчууд ажиллаж байна. Уурхай хэмжээнд. Тэгэхээр энэ зүйлийг бид нар нутагшуулсан. Одоо энэ ажиллаж байгаа зүйлүүдээ урд нь гадаадууд хийдэг байсан зүйлийг одоо бид нар өөрсдөө хийгээд өөрсдийнхөө хийсэн зүйл дээр өөрсдөө ажиллаад яаж илүү богино хугацаанд ажиллах вэ гэдэг энэ нөхцөлийг л аваад ирж байгаа. Тэгэхээр бидний яг энэ хийж байгаа зүйлүүд Родинтогийн хэмжээнд жишг болцсон зүйлүүд маш их байгаа ойлгоо. Зөвхөн одоо манай ажилтай биш. Манай ил уурхайн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны багууд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа засварын багууд те дэд үтсийн хилцээхэн бид нар бол Родинтод айгүй маш олон зүйлийг ингээд жишгээр хийгээд явж байгаа. Тодорхой давтамжтай хийгдэж байгаа яг энэ ижил ажлыг бид нар хийхдээ 2021 онд хийхдээ сурсан зүйлийгээ 2024 онд энэ ажил дээр хэрэгжүүлэхдээ 17 хоног гарсан хугацаанд хийгдэжсэн ажлыг бид нар 11 хүрэхгүй хоногт хийсэнд оршиж байгаа. 6-7 өдрийн ингээд заг гаргаад ирлээ шүү дээ. Хугацааны хувьд богино боловч энэ бол бид нар асар их хүчин чармаалт бэлтгэлийг л гаргасан л та. 21 онд бид нар яг ингээд нөгөө тороос солихдоо шинэ тороосоо хуучин тороосоо солиод нэгээр нь хийжсэн бол 2024 онд бид нар юуг өөрөөр хийж болох вэ? Яаж хугацааг нь богиносгох вэ? Яаж бид нар илүү амар болгох вэ? Тороос суулганы чинь шууд татаад тэр чинь ингээд гаргаад авчиж болохгүй. Тэгээ шинэлэг санаануудыг гаргасны үндсэн дээр бид нар 21 шивт рүү оруулж ирсэн. Энэ өөрөө нэг 10-11 хоног дотор хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ 7-8 хоногийн хугацаанд бид нар тэр гүний уурхаад байгаа бүтээгдэхүүнийг дээшээ өдрийн биедээ дээшээ зөвөрлөөд ингээд боловсруулад явах юм бол ямар хугацааны одоо мөнгө хожиж болох вэ гэдэг зүйлийг л сүүлд нь гаргаж ирсэн л дээ. Тэр нэг 20 гаруй сая долларын хэмнэлт бид нар хийцэн байсан. Энэ дээрээ бид нар зөвхөн тэр нэг засвар үйлчилгээнийхээ хугацааг богиносгоо зогсохгүйгээр аюулгүй ажиллагааны маш том сайжруулалтуудыг хийсэн, ажиллах байршлуудаа өөрчилсөн,
техник технологийн юмнуудыг нэмсэн тэр одоо 20 хэдэн тонн жинтэй тороосыг зүгээр ингээд нэгийг нөгөөр нь солино гэдэг бол тийм яг тийм хүүхдийн тоглоом шиг ажил биш л дээ тий. Тэгээ энэ өөрөө нөгөө 10 хэд хоног үргэлжлээд хийж байгаа ажил чинь бидний ажлын онцлог чинь өдөр шөнөөр ээлжилж ажилладаг. Тэгээ хоёр ээлж нь өдөр шөнөөр ажиллаж байхад нөгөө хоёр ээлж нь амраад ирж байдаг. Тэгэл яг бид нар нөгөө бэлтгэл ажлынхаа үе шатнд дөрөв ээлжтэйгээ ингээл хэсэгжилсэн байдлаар яриад бэлдээл хийгээл тэгээ дараачийн ээлж нь амраад нөгөө ажлаа үргэлжлүүлээд хийгээд ирэнгүүт чинь энэ ёстой янзын юм болж штэ тий. Бид нар яагаад урд нь ингэж харж чадаагүй байсан болоо гэдэг зүйлүүдийг л ингээд бие биенээсээ хаардаг. Тэгээ нөгөө ажиллаад үргэлжлээд явж исэн хүмүүс нь за бид нар ингэ явж штэ болж штэ гэдэг ингээд ад жаргалтайгаар ингээд тий хийж байгаа ажилласаа урам авж байгаа тэр зүйлүүд бол сайхан байсан л та. Радиотоор хэрэгжиж эхэлсэн нэг сайн тэр урамшууллын хөтөлбөр нэвтрэж эхэлсэн нь бол Rockstar гэдэг нэртэй байсан. Энэ манай багийн тороо солих систем дээр нэвтрүүлсэн тэр аюулгүй ажиллагааны сайжруулалтууд болон тэр нөгөө илүү богино хугацаанд хийж гүйцэтгсэн зүйл маань Радиотын innovation буюу одоо шинийг санаачлагч, шинэ бүтээл нэвтрүүлэгч энэ технологид нь Радиотод шалгараа гараад ирсэн. Тухайн шагналыг гардуулах арга хэмжээ нь Австрали улсын Perth-д болсон. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй хамт очиж тухайн шагналаа авах бас боломжийг нь Радиотоогоос бидэнд бүрдүүлж өгсөн. Тэгэд хийсэн ажлынхаа үр шимийг те хайртай их нэртэйгээ хамтдаа очиод ингээд авах нь их гоё л байсан л та. Тэгээ энэ бол яг ингээд зөвхөн одоо ганцхан миний хийсэн зүйл биш, баг хамт олноо төлөөлөөд Монгол хүнийг төлөөлөөд ингэж очиж байгаа гэдэг утгаараа би бас яг би Монгол хүн шүү гэдэг утга илэрхийлэхийг зорьсон. Тэгээд эхнэр өдрөө хоёлоо Монгол үндэсний хувцастай Жанжин Малгайтайгаа очиж тухайн шагналыг авсан. Тэгээд тухайн шагнал гардуулах үйл явцад болохоор тухайн 9-ийн хамгийн шилдгийг нь Радиотоо компани хэмжээд ганцхан хүн шалгаруулсан. Тэгээд тэр бол бас бий болцсон байсан. Шилдэг нь болсон гэдэгт би өөрөө ч итгээгүй яг ингээд за одоо бид нар хамгийн шилдгийг нь шалгаруулах гэж байна гэд ингээд тэгээд хэлээд яг тэндээс миний нэрийг дуудахад өөртөө итгээгүй л дээ би. Хэлэх үг олдохгүй байсан надаа тий. Яг би зүгээр л ажиллаа л хийсэн. Тий. Манай багийнхан өдөр тутам байнга л хийдэг тэр зүйлүүдээ хийсэн маань тэр хийсэн зүйлийн маань ингээд урамшуулж байгаа тий. Хэн нэгэн маань тэрэнд талархаж байгаа гэдэг тэр зүйлийг оруулаад ингээд дэвшүүлчихэж байгаа. Тэрийг нь Радиотоо группийн хэмжээнд авч хилцээд хамгийн сайн байлаа шүү гэдэг тэр зүйлийг гаргаж ирсэнд нь л ингээд үнэхээр гой санагдсан л та. Гүний уурхаан энийг авчих уу бэ? Манай хүү байна. Байна уу минь хүү? За яасан минь хүү? За минь хүү. Цастай байгаа юм чи халтраад унчуу болгоомжтой байгаарай. За юу минь хүү. Радиотоо тойрол биднийг үзэх гэж биднээс сурах гэж ирж байна. Бидний тороо солих ажиллагааг сурах гад Америкаас хүмүүс ирсэн л ингээл байж байгаа юм. Америкийн Resolution-ы уурхаагаас яг танаа дээр энэ нэвтрээд байгаа энэ технологи чинь сурыг гэдэг ингээд ирсэн байж байна. За тэр нь чинь яг ингээд Монгол залуучууд тэгээ манай баг өөрсдөө цөмөрөө хийж байгаа тэр зүйлүүдийг нь ирээд суралцж штэ тий. За гүний уурхаатай бус багуудаас манай агааржуулалтын технологиг сонирхож байна. Бажуулга үйлдвэрийн залуус маань Австралид очиод заагаал явж байна. Манай дээр танаа дээр конков явж байгаа конков сольж байгаа энэ процесс 96 цаг тэрнээс богино хугацаанд дуусаад байна. Тэнд бидний хийхээр 200 гаруй цаг хийгээд байна. Тэгээд яг та нарын нууц нь юу байгаа юм бэ гэд тэгээ өөрсдөө ирээд бидний бэлтгэл ажил одоо уурхаа дээр өрнөж байгаа энэ үйл явдлыг хараад тэгээ очиод хэрэгжүүлэх гэхээр болохгүй байна гэдэг байгаа байхгүй. Яг гоо зүгээр бага хугацаанд илүү богиносж байгаа боловч хугацаа нь 200-аас нэг 100 хэд рүү орж ирж байгаа боловч 100-аас доош 96 дээр яг адилхан бодлоорыг л хийх гээд ингээд болохгүй байна гэдэг. Тэгээ манай баяжуулга үйлдвэрүүдийн төлөвлөлтийн элцийн залуус тэнд очиод арга технологио заагаад ийм шүү гэд бод сайжруулалтыг ингээд үзүүлчихэл гараад ирж байгаа. Өмнө нь ойдлогоо эхэлж байхдаа бол яг ингээд үндсэн цөм хідэн гадаадууд эхэлж байлаа шүү дээ. 2008-9 онд гадны мэргэжлэнүүд л ажиллаж ил. За ингээд монголчуудын эзлэх хувь нь тэнд бас нэг 50-аас бага байсан баг. За тэгээд он цаг улиран одохын хэрээр
монголчууд эзлэхөө ихсээр байгаад яг одоогор бол 97.7% нь монгол хүмүүс байна. За дээрэс нь оюутлогоогоос гараад явсан яг энэ оюутлогоо дээр чадамжчаа суурьшаад явцсан маш олон монгол мэрэгчлэтнүүд дэлхийгээр дөрөөд ажиллаж байна. Америкт байна, Австралид байна. Тэ? Тийм зөвлөгөө өгж байгаа хүмүүс байна. Яг үндсэн цөмийг нь удирдаад, үйл ажиллагааг нь удирдаад явж байгаа хүмүүс байна. Бид нэг юм хийхээр тэрийгээ дандаа илүү давуулж хийж чадж байгаа зүйлүүд байна. Одоо энэ юугаар харагдаж байна гэхээр бидний хийсэн тэрүүн хэлж байгаа Rockstar Rodintoгийн хамгийн анхны Rockstar-ыг Монгол баг авч чадчих шүү дээ. Бидний хийсэн зүйл Rodintot үнэлэгдэж байгаа энэ зүйл маань л харагдаж байна гэж бодож байна.